Бага тойроо 40-50 мянгатын барилгууд энэ ер нь одоо хэсгийг дахин одоо төлөвлөж байгаад бол дэмжиж байгаа баяртай байна. Тэгээд ер нь бол манай 1940-1960 онд Улаанбаатар хотод баригдсан энэ барилгууд бол неоклассик Улаанбаатар хотын жинхэнэ өнгийг тодорхойлдог ийм барилгууд гэж бол би дотроо боддог. Тэгээ энийг бол Батцэрэг төлөөлөгчдөө санал нэг байна. Буулгахаасаа илүү хүчтгэх, энэ түүхэн дурсгалт, энэ харагдах байдал, энэ фактор бүх зүйлийг одоо гоё хадгалж авч үлдэх нь бидний үеийнхний манай одоо иргэдийн хурлынхны одоо шийдэх ёстой тийм асуудал байгаа гэж бодож байна. Ер нь бол энэ бага тойроо 40-50 мянгатыг бол ингэж дахиж одоо төлөвлөж энэ унган төрхөөр нь хадгална гэдэг бол төр хувийн хвшлийн түншлэр ч гэсэн ер нь явахд боломжгүй санхүүгийн их өндөр зардалтай гэж ямар ч одоо инженерүүд бол тооцоолох байх. За гэхдээ ер нь бол нийслэлийн иргэдийн хурлынхын энэ бусад барилгуудаа ч гэсэн дүүрэг дүүргээр нь Улаанбаатар хотын өвд бүртгэх энэ одоо хуучны барилгуудыг үн цэнийг өсгөх, хадгалж авч үлдэх тийм боломж болцоо байдаг бол бас төгс дэлгэр дарга бас энэ дээр энэ эрдэмтдтэйгээ уулзаад бас саналуудаа хэлээрсэй гэж бодож байна. Жишээ нь яг энэ одоо неоклассик барилгуудын тоонд манай налаагт ч гэсэн барилга бий. Ургажтын соёлын ордон гэж харагдах байдал тэр өнгө үзэмж бол үнэхээр яг одоо Европын тэр хэв маягийг хадгалсан энийг бол хүчтгэх боломжтой бол одоо түүх соёлын үл хөдлөх хөрөнгөд бүртгэдэг ч юм уу те Улаанбаатар хотын одоо өмч болгох тэр тал дээр нь бид нар жуулчдыг татах чиглэлээр нь цаашдаа авч явах нь зүйтэй болов гэж бодож байна. Тэгээ эцэст нь миний санал бол Улаанбаатар хот яг энэ цаг үед нийслэлийг удирдах байгаа удирдлагууд маш том мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Бид нар одоо энэ эх жил ашиглалтанд орох агаарын дүүжин тээвэр, BRT, тусгай одоо замын автобус, тарамбай гэдэг энэ бүх төслүүдтэйгээ манай энэ Улаанбаатар хотын барилгууд бидний ерөнхий цаашдын энэ архитектор төлөвлөгөө маань хэр уялдж байгаа вэ? Нөгөө яриад байдаг ансамбл тэр юма бүгдийн өнгө зүсээр нь хүртэл бид нар наривчлан ярих хэрэгтэй гэж хувьдаа боддгоо. Тэгээд ер нь бол цаашдаа төгс дэлгэр даргын удирдах байгаа энэ хэсэг хамт олон эрдэмтэн докторуудтайгаа профессоруудтайгаа уулзаж зөвлөлдөж энэ үнэт дүүрэг болгоор нь бүр яг энэ үнэт өвд бүртгэх түүх соёлын одоо үл хөдлөх хөрөнгийг Улаанбаатар хотод бүртгэх тал дээр бол анхаарч ажилласаа гэж хүсэж байгаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье.